Унсан шараалт уусан ус аршаан гэдэгчлэн хүн ер нь ус нутагтайгаан өнөд далдын жүн савнгоор холболдож байдаг учиртай. Аагаан сүхийнх нь жил болгоны жууны уларлаар нутагтан ирж овоо усаан тайхан айлгэрийнхэн альва сайн сайхнан сүжрэн даатгадаг байжээ. Энэ өдөр эднийхэн эртлэн босож чаймаагаан ууж юм хүмэн төхнүүлэн төрсөн нутаг ногоон булагдан явах гэж хөл дэвжэн болж галаа. Тэгвэл чи одоо өдөрөө өвдөлсөн дураагаад нэг хэсэг халууллаа шүү. Бүр ийм нэг маягийн тэлгүүд хийлгээд. Уудам тансаг нутгийн хан халуун элгэнд буу байлгдан уран сэчин урсан яруу эхлэлнийхэн шимхийгээд романч ураанхан тогтоо багшийн хаан хүмүүжлэр аагаан сүхч хархан багаасан уран зохиолын талаар оролдлоготой байж дээр жууны 90-ад оны үед өвөр Монгол орныхон яруу найргийн тавчинд мулчиг араашийн хүүн юм монгол хэлнээ ачин юмаа жирэг шүлэг яруу найргаан өргөж явахтан энэхүү хувцас цаслан тусгайлан бэлтгэсэн байжээ. Нарны бомон сачрагтай мөнх хөх тэнгэрийн хан ивэлд намын ногооноор туйлжих эхнүүтийн хан уйхан салхиар үнсүүлж булаг шантын хан аршаанаас амтлана гэгч Монгол хүнээ дээцээс өвлсөн буян зяа гэгч ийм л байх учиртай. Ногоон булаг гачаана балгаргол болгоснаас жуугаад гажрын жайтай байж гайхамшигтай өнгө үжимжээрэн жуучлалын голдлоготой үжимжийн орны нэг нь болж байгаа юм аа. Уул нь оюу мэт ногоон, ус нь болор мэт тунгалаг, дуу алдам хөх тэнгэрд нь чагаан хадаг нэмэрж, дуран хоёр нүдээр үжээд ханашгүй уужим талтай ногоон булаг гачаавал нэрэнч үжимчнүүдийн маань өмнө хийж гардах хөх тэнгэрийн орон байгаа юм аа. Хөрс шорон өн шимлэг өв сургамал нь ягцаахлаг энэ нутагд бас чагаан хус, чарс нарас, өрөл майл, чайр яргай, бургаас ууд, ухнай, долоогон жирэг олон төрлийн модод ургадаг билээ. Аагаан сүхийн аав ээжийнхэн даачилж авсан энэ хэсэг гажрыг арлын бургас гэж нэрлэдэг. Тэр хэсэг гажир нь дөрвөн талаараа устай, голынхон дотор хөвөн дээгүүр олон төрлийн мод ургамалтай, дундаан тэгс сайхан талтай өөрөмж гоё нутаг байлаа. Жүүн талаар нь урсаж байгаа нь балгар гол, өмнө талаар нь баруун шин урсаж байгаа нь дян гол, баруун талаар умрааш урсаж байгаа нь халуутай гол. Жүүн баруун хоёр гол нь уйлж иргэсэн гажир урсгал нийлээд их балгарын гол урсгал болдог юм а гэж аагаан сүх бидэнд танилж өгж байлаа. Одоо энэ нутгийн саахан тайлынх нь сайхан дүү мэндэ гэдэг малчин ээжгийн байна гинэ. За одоо модондоо хэдүүд юу өргөе. Тэгээ юугаар гаргасан вэ? Эндээс гаргачих тий. Тийгэн гаргаж. Миний моднуудын доторх одоо хамгийн том мод. 3 сар урлагийн мод. Одоо 4 бол ургачих шиг. Энд хамаг эхлээд бид үүж ихэд 3 сар байжсэн. Энд одоо сүүгээ өргөөд цагаан эднийхэн дээж өргөөд миний дахидаг бас хүнээ
модыг шүтэж юудаг. Тий. Хамгаа сүгээр өгчтэй. За. Газар уснаа надад сон бодон жуурчаа. Энэ хоёр охид нутаг усандаа явсан дуулсандаа ингэж явчихад явах болгонд ингэж үжээд нэг явах юм. Нутаг усных нь навдаг сэвдэг ус араас нь гүт тамир болно гэдүүлээ. Уул усныхаа навтаг савтаг ургаан модныхон үндэс намаа бүхэнд сүжрэн даатгсан ааган сүх ахих нь гал тогоо хөдлөгөн хонь төхөөрч хөдөө өвдлөхээр боллоо. Нутаг байгалийн хаан сайханд оюун санааных нь чилээ ядраан арчигдсан алтан хуараа сая хоёрч төлөө төөж аяг угаан гэдэс дотор арилгах гэж хэр хэрэндээ яарлаа. Одоо манай ахтугаар бол одоо их сайхан гэдэс арилгах сурч их юм. Сураа хэлж ирэх болж байна уу? Гэтийн чаалхаас ээж байна. Хөөд дийлэх байна уу? Уулын арилгаж ирсэн үү? Арилгаж ирсэн хөө. Гөвч өөдөөсөн үү? Бэж өгдөгөө. Хөдөөнөтгийн хаан хөрсөд тал дээр соёл жижиг бэргэнийхэн чансан аагтай чагаас жооглож ган сүх ахын хан шарсан хорхохоос амтлан нутагтай хүний баяр багтлыг хамтд нь хуваалцж суунаа гэгч бас нэг ховын жаргалаажээ. За өнөөдөр бол та бол одоо өөрийн нутагдан ирлээ. Тэгээд өрлөө ирээд бол одоо нутгийн хаан бас эсвэл хэмэр усан одоо өрлийн модонд бас өргөлөө их сайхан байна. Бас одоо хонь гаргаж хорхно гэдэж их сайхан байла. За одоо нутагтаа ирсэн сэтгэл юу байна? Тийм сайхан байна. Би одоо олонготод их тэмчэнээс өмнө ямар яараач гэсэн баруун жимтэндээ эрэхтэй өөрийн өсөд турсан нутаг. Одоо өгдөөс юм нутаг. Дэянголд ирж ингэж ууд усандаа юудаг энэ өдөр манай өөж аав үлдээсэн нутаг. Тэгээд өөрийн шүтдэг сайхан уул усныхаа навдаг шитгэхэд төлөвлөсөн сагдардаан бид өнөөдөр сүүгөө өргөж идгэнэ өргөж тийм маш баяртай байна. Нутагтаа ирээд ингээд олноороо сайхан хөөрж чинь манай үжимчнээ байгаал ийм сайхан янсаар ингээд байж хтлаа одоо үнэн гоё байна. Тэ хөр этнаар минь үргэлж идэг одоо яг Монгол янсаар энэ авч явах гэдэг. Өнөөдөр бид нүс Монгол янсаар орхог хийж идлээ. Хонь гаргалаа. Хүүхдүүдээ бас дахин давтаг үжүүлж байгаа. Тэгвэл бас та одоо уралдаан тэмцээн гэдэг дэлхийн олон улсуудаар ивжсэн олон улсууд одоо уралдаан тэмцээн бэлтгэл боловсрал гээд удаан өдөр жужаан хоногудаар одоо хүний нутагт байдаг. Тэр үед одоо өөрийн нутгаан бас маш их дурсан сандаг байх. Тийм. Нутаг гэдэг бол өнөөхөө нутагдан байсан хүмүүс нутгаан тэрийг санах юу хөөж хэлж болохгүй. Гэвч нутгаан санах сэтгэл гарч ирээд өөр хүний нутгийг өчигд улам сайхан болно. Хүн бүхэн нутгаараа бахархдаг. Тэгвэл хүн төрөлх хэдний хамгийн одоо нэг сайн сайхан зүйлс юм. Миний нутаг өөсийн балар сайхан уулын дүрхээ хадгалж бас нийгмийн шинэ хөгдлийг хүлээж авч гоё сайхан хөгжиж чинь маш сайхан байл. Тэгэхээр гавч маань өөрөө бас сайхан шүлэг сайхан битдэг нь нутгийнхаа тухай шүлэг бич өнгөрж ив. Би бас бичижсэн та энэ нутгийнхаа тухай шүлгүүд бичижсэн. Тэгээд би манай энэ орнооны бас мажим жуучлалын орн юм уу? Манай баруун жимтнээ нам жисгаас жуучлал ихээр хөгжүүлж байгаа. Тэгээд би энийг бол хөхтөнгөрийн орн гэж. Одоо энд бол үнэн хөхтөнгөрийн сайхан үддэг. Тэгээд хөдөн хувилбараар бичиж байгаа. Би Бөөжгийн хэд ах хөхтийн манай нэг найттай чог ирж энэ гажиг үтсэн. Чи одоо маш сайхан үжимтнээ өвөл үнэн гоё байна. Чи хэдэн хүүхдүүд жасанд гүйгээд наашир хоо одоо болохгүй хөлтөн гөөдөг хахад мэдэхгүй ангалж аваад баярлаад тэр байдлыг үжээд манай нутгийн үжээгөө хүмүүс ингэж гайхдаг юм байна гэдэг. Мөн хөхтөнгөрийн орны чаврал дотор энэ Шилийн голын Өвөр Монголын өдрийн сандар гарсан. Тэр бадгаас би хитэн бадаг уншиж. Зөв үйл явдалтай шүлэг. Цагаан шүлэг тий.
Хөх тэнгэрийн оронд анх ирсэн хүмүүс хөлчүү сохтуу амьсан шиг нүдэн тогтож мэлэрнэ. Хөөе гэж дуутахад дав гэтэл сочгүй дутуу сүрсэн нойртой жүүрмэг юм шиг харагдана. Хөл дороогүй хүүхэд шиг тэнтэр мэнтэр алах нь хөл дороогүй хүүхэд шиг дэмий лангаж иж байснаа. Мөнх тэнгэрийн орны агаар усан жингнээд мөнгөн аяганд мэдмэлсэн чинхэр аршаан шиг тунгалгаа. Мөхсөн галав сэргчхөөд амилж байх шиг өлий мөрөөдөл үсэл унтчихаар амьсах байх шиг болъё. Үүрийн хитэн төлдчихдөг амьд устай сүжиг үдийн үед чөмөрчгдөг нимгэн мөстэй харж үжимчин хүнээ өдөлдөг бурхан ч мэдгүй газар үжөөд өгье гэж хуураад булаагаад аваачмаар нутгаа. Хөх тэнгэрийн орондоо мөнх амьдэрсэн үжимчнийг хөрсөд алтан дэлхий дээр ердөөн үжээгөө гэдэг чи. Мөнхийн шидийг олсон юм шиг үндэс угсаа нүрчиж мөнхийн үсийг уус юм шиг үеийн үедэн жаргаж хөлн тал өөдөн төмөлдөг өсөн тэнгэр өөдөн төмөлдөг Монгол хүний бараанд мөнх харагддаг. Хөх тэнгэрийн орондын эргээд та нар ирээрээ хөл дороогүй хүүхэд шиг тэнтэр мөнтөр алхаарэ хөдөө нутгийн хөгдлөөс тэнтэр мөнтөр ойлгоорой. Хөл дороогүй хүүхэд шиг нэмий лангаж иж байсаарэ хөндөж хөлөөгөө төрөлдөн мөнх тэнгэрийн шивнээрээ хөр хот хоёрын ижилхэн голыг санаарай. Хөдөө нутгийн санвал хажим дахиад ирээрээ. Хөхөндөг сүлэг уусад нь малгайхан аваад мөргөөрэй. Хөлөг мөрдийг харж хэмэр сүлдэн сэргээгээрэй. Хөх тэнгэртэй орондны амьдын дэважаныг үзээрэй. За баярлалаа. За ингээд өөрийн өсөд төрсөн нутгийн тэр сайхан онгон байгаал хүн ардынх нь амьдрал авах бай, хүсэл тэмүүлэлийг тусгасан маш сайхан шүлгийг одоо үжигч олонтон хүргэсэнд маш их баярлж байна. За өнөөдөр манай Алтан Арс хаяа 2 дүү мөн одоо аав ээжтэй хамт энэ хөдөө гэрдэн ирээд хөдөөнөө ирээд маш сайхан нэг өдрийн өнгөрөөлөө. За одоо сэтгэл юу байна миний ээж дөө? Өөрийнхөө нутагт дээр ирж болохлаа маш их дотн санагч ин дотор. Тиймэрхүү маш их одоо энэ гажиртай сэтгэл өгтэй. Тэгвэл бид нас энэ нутгаа хайрлж явъя, үргэлж хамгаалж явъя гэж бодож байна. Бас миний ээж дөө бол байнга одоо бас дэлхийн жинэртэй уралдаан юм уу гадар улс орны мөрийг ч өнөөдөр олоодаа явжсэн. Тэр үед бас гэр нутгаан санддаг. Тийм, ерөн сандаг. Биднээс өөрөө хойноос сайхан салхин ирүүл тэнд одоо маш их халуун байдаг шүү дээ. Тэгээ хаяаг энэ хойноос салхлууд бид нутгийн салхин ирж байна. Энэ салхиуд манай нутгаас өдөөж ирж их байхаа гэж боддог. Тэр их сайхан санагдав. Одоо хэдүүлээ юм хүмүүс бүр сайхан чивэрлж авна шүү. Одоо нутаг дээр сайхан чивэрлэн одоо нутаг гэдэг чинь ийм сайхан газар ямар ч юу энд үдээж болохгүй. Яхаа үдээж болохгүй. Бүр сайхан түүгээс өөрөө хүнтэй авч. Тийм. Яа энэ одоо сайхан чинь ясна хамаагүй юу? Яс юм уу тиймгүй юм уу юм хамаагүй. Тэр байгаалтаа сайхан нийтлэх юм тэр бордоор болоод чи. Хөдлөмөрийн улмөрөн амжилтын жижигсээр милан хүсэл тэмүүллийн аяны ганжгаар дүүрхэн яваа аахан сүх ахын маань айл гэрн амгалан тайван санаа сэтгэл нь сар үл өдөрхөг байх болтугай. Үжимчнүүд химэн овоо хайрхан танай нэг гэрт өндөр хишиг хайрлах нь лавтай.